Hi guys. Бид хоёр өнөөдөр ямар бичлэг хийх гэж сууж байгаа гэхээр өөрсдийнхөө анх танилцсан түгээсээ яриад тэгээ нэгнээсээ гоё асуулт хариултын тийм бичлэг хийхээр сууж байна. Тэгээ бүх асуултаа Валентины баярын мэнд хүргэе. За тэгээд яг альбасаар ерөөсөө би найзлаад танилцуулаагүй яваад байгаа. Тэгээд манай найзлаа одоо өөрөө танилцуулаарай. Сайн бицхан уу. За яг л найзлаа. За би чинь намайг ирэхэд бол Ники гэж дууддаг хүмүүс тийм та хэд бас Ники гэж дуудах болно. Ники гэж танихад болно. За намайг мэрэгд гэдэг. Тэгээ Монгол ирэхэд бол бакалавра төгсөж яваад 1 жил ажиллаад тэгээ Солонгос магистраа хамгаалахаар ирсэн байгаа. Тэгээд ирээд 1 жил хагас олцоод тэгээ заяатайг танилцаад. Тийм л байна. 1 жил хагас олцоод надад танилцсан. Тэгээд ингээ үдээ 8 сар, бараг 8 сар болж шүү дээ. 8-9 сар болж байна. 8-9 сар ингээ хамт байж байна. Тийм ээ. За тэгээд бид хоёр яг хамгийн анх яаж нэгээ таньдаг болсон түүнээс та бүхэнтэйгээ хуваалцъя. За би эхлэе. За чи эхлэе. Гүйс чамайг эхлэе гэж. Яасан бэ гэсэн чинь би нэг залуучтай холбоонд ажиллаг байсан уу явахгүй тухай. Тэгээд манай залуучтай холбоо нэг ууланд алхахыг гээд нэг тийм хөтөлбөр зохион байгуулад тэнд тэгээ ууланд алхаал юу ч бодоогүй сайхан стори гээд авч ирсэн. Танихгүй хүн үтсэн байна. Хим блог стараад ч баа заяа үзсэн мэт стори. Тэгээд ийм охин байт юм байна. Фитнес хийх юм байна гэж хойд бодцоод. Тэгээд тоохгүй барах тэрнээс ч хойш сарын дараа. Үгүй шүү дээ. Яг тэр өдөр чинь тэгээ би ингээд чиний стори үзсэн шүү дээ. Тэгээ би бас чиний яг Instagram-аар орсон чинь яг ингээд бас нэг юм рилээс авахгүй юу би одоо нэг тасгал хийж байгаа жимдэр тасгал хийж байгаа. Тэгээд өө бас тасгал хийдэг хөөхтэй. Тэгээд амар нүдэнд болоохан харагдахгүй юу. Тэгээд би яг тэр тасгал хийж байгаа рил амар хөөрхөн харагдаад тэн дээр нь ингээд Instagram-аар лайктарсахгүй. Тэгсэн чинь намайг нэг хөдөлгөөд чи надад дагцсан шүү дээ. Тийм. Тэгээд би зөрүүлээд дагсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө ямар ч чад юм нэг харилцаа контакт байгаагүй. Тийм. Холбоо байхгүй. Тэгээд чи нөгөө нэг би ингээд өглөө дандаа ингээд тасгал хийж байгаа стори хийдээсэн шүү дээ. Тэгээ ингээд эрүүл хаалж байгаа ч юм уу яг нэг тийм миний тасгал хийж байгаа тэгээ эрүүл хаалж байгаа нэг тиймэрхүү одоо чиглэлийн юун дээр сторийн дээр дандаа ингээд зүрх таагаад идэгсэн байна. Дандаа ч шиг болохоор. Хөөе яг би ингээд боддог болсон юм ингээд энийг эрүүл ингээд одоо ногоос нүд явж байгаа юм тэгэхгүй за энэ дээр аяглал энийг зүрх тааг дэхгүй яа дэрдэг гэсэн юм. Яргалцсан юм байна. Үгүй юу гэсэн одоо хийгээд авах юм. Яа би бодлоо шүү дээ. Тоото хийх удаа л. За тоотой би тоотой хийдэг одоо тийм стори юм байна шүү. Тийм тоото хийлээ. Би энийг авахгүй. Тэгсэж чам. Тэгээ яалаа. Тэгээд тэгсэж чам манай залуучтай холбоо дахиад нэг тийм кек хажууг гэдэг нэг солонгос байгууллагатай хамтраад. Үгүй шүү дээ. Тэрний өмнө ингэсэн аахгүй юу? Нөгөө нэг танаа юунаас чи холбооноос чи бас нэг ингээд нөгөө нэг хангааны хэрэг дээр ингээд гүөх чага тийм нэг ивент яасан шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Тэгээд тэдний ингээд холбооны юуг нь би ингээд стори лог шеэрлсэн байхгүй юу? Тэгсэн чинь мэргэд доор реплай хийж орж ирээд баярлалаа гингүүтэй арталтай өр зүрхээ явуулж өгч. Тийм байсан. Тэгвэл за энэ хөөхт ч одоо хотлоо нэг ингэж чагчилх гэдэг нь гэж би бодсон юм. Хотлоо гэж чи намайг айл ирснээс таньдаг болсон байсан. Тэгээ яхаа тийм л ихтэй яг тэгэж над руу чат хэлж чинь гэж бодоод зүгээрээ амжилт гэж хэлжээс надтай ингээд танилцж байгаа юм шиг тийм нэг асуултууд тавьчихгүй юу энэ дээрээ дуудаж байгаа юм уу бакалавр юм уу гэдэг гэжсэн чи юу ингэнгүүтээ магистр ч гэсэн чи би гэсэн чи тэрийг наваа бүр сэнгүй ингээ харагдсан юм байна тийчгүй. Тэгээ энэ одоо ямар ачаагтай гэж бодоод тэгээд тэрнээс тийм байна. Тэнгүүлээ манайх солонгос байгууллагатай кек хажууг гэдэг юу зохион байгуулад нэг үйл ажиллагаа зохион байгуулад тэгээд тэнд нөгөө Монгол дээл өмсөх модель өмсөх 170-аас дээш өндөртэй тийм охтуудыг хайгаад модель өмсүүлэх гэдэг тийм сайн дурын оноо үг нэг тийм нэг үйл ажиллагаа дээр би ихтэй заяаг тэнд байгаа гэдгийг мэдээгүй байхгүй. Тэгээд юу лээ эхний өдөр лөө маргааш нь лөө эхний өдөр тийм тэгсэж яг заяа тэнд байна. Энэ заяа чи энд байгаа байна. Нөгөө нэг Instagram явах байна. Тийм Instagram дээр гэсэн охин чинь юу гэж эхлээд би чамд юу хийж байгаа юм бол гэж таа гайхаад. Тийм үү? Тийм. Зүгээр ингээд үзэж явж байгаа юм байх таа гэж бодсон. Тэгсэж чинь манай нөгөө юу байсан шүү дээ. Нэг асар майхан байсан шүү дээ. Майхан цуугаад харна. Яг дээл нэг завар өмсөж байгаа юм байна гэж та. Тэгээ бодсон байж ирсэн чинь би тэгээ тухайн үед тийм нэг моделийн дээл мэйл өмснө гэж ямар ч бодол байгаагүй. Байж ирсэн чинь нэг модель өмсөх залуу маань ажилтаа болж тараад амжихаа болж тараад тэгээ намайг нэг нөгөө юу лээ тэр чинь S&B фэшингийн нөгөө ихч за чи хүн юу яачлаа туцчлаа чи нэг дээл өмсчих юм. За тэгээ гэснээр нэг юу ч аваагүй өгсөн дээл гэнэ өмссөн байхгүй. Гор дээл те. Улаан штэ. Улаан гэрнэ нэг. Тэгээ өмсөө байж ирсэн чинь заяа бас нэг дээл өмссөн л яваадсан тийм. Тэгсэн чинь нөгөө заяагийн өмссөн дээл миний өмссөн дээл нь яг хос дээл байж тараа тий. Тэгээд яг
хамт ингээд тайз дээр алхсан тий. Тэгээ согтолцоо. Үгүй би чихтэй амар алхасчлаа. Тэгтээ би за бүр ингээ хамгийн анх их чиний ингээ царай төрхийг харсан уу яриад яг нэг ингээ манай сургуулийн сайхны гэж залуу эдний одоо нэг холбоонд ажиллах байхгүй. Тэгээд сайхны нэг ширлсэн жилүүд одоо Монгол Солонгосын залуучуудын холбоо гэсэн нэг тийм Facebook page. Тэгээ би нэг зүгээр сонирхож ингээ орж харж байсан байхгүй. Тэгээ эднэр ингээ айгу миний үеийн залуус ингээ хөөрхөн юм хийдэм байна гэл ингээл гişүү ямар хүүхдүүдэд ингээ гişүүдийн харлаа. Тэгээд тэргүүн гингүүд мэргэд гингүүд нэг юм ногоон бодолтой нэг юм зураг байсан байхгүй. Тэгээ би ингээ харчаад ямар хөрхнөдөнд бол ахын барах үе. Энийг өстө гоён бар болох яа. Ингээ харчаад амар нүдэн л хавхтай. Тэгээ ямар хөө өөр гişүүд ингээ зургийг харчаад тэгээ та нар ч нөгөө нэг 7-7 хоногор нэг влог оруулаад шүү дээ өөрсдөө танилцуулсан. Хэрэгтэй мэдээлэл тэгээ тэр мөрийн ингээ амар үзэх дуртай байсан байхгүй. Би эдрээ бүгдийнх нь яг тэр влогийн тэр үедээ үзчихсэн. Тэгээд тэрний дараа нь яг тэгээд нөгөө нэг мэрэгдийг тэр ингээ уулан татсан маа манай найзын сторинаас би ингээ харсан байхгүй. Тэгээд эднээс ийм үйл ажиллагаа явуулт юм байна да. Тэгээд нэг завтаа болох юмсан гэж би бодож байгаа. Тэгээд чамайг яг орж хараад тэгээд чинаа дагаад аваа тийм бид багсан яа. Чиг л намайг үзсэн юм шүү дээ. За үзсэн ч гэсэн гэтээ би болохоор нэг амар илүүдтэй нэг амар бодоогүй. Тэгээд тэр нөгөө нэг кейк хажууг дээр яг ингэсэн байхгүй юу. Би тэгээ чамаг угаас ирнэ гэдгийг бол мэдчихсэн угаасаа тэргүүн юм чи ирж таараа гэж бодсон байхгүй юу. Тэгээд ингээд тэр чинь бараг өдрөөсөн шүү дээ. Тэгээд би ингээд нөгөө нэг тэр тэнд бас хамт алхаж байгаа хүнтэй ингээд шүхөр барьсан нэлж ингээд явжсэн чи яг чамаг би ингээд хамгийн араас чарсан байхгүй яг. Тэгээд араас чараа би ингээд үснээ цацлал мас ерөнхийдөө ингээд юм ингээд зургийг харсараа мэддэг болчихлоо ш барагтай тэгэхгүй ирсэн мэн гэж бодож явсан ингээд. Тэгээд чи яг ингээ араасаа тэгсэн чи бүр ингээ амар ингээ нөгөө нэг юм борог ингээ нөгөө мака мөсөн тэгсэн чи ингээ амар гой болчихсон амар зэгцтэй бит ингээ харагдахгүй тийм амар ямар хөөрхөн битээ ингээ би бодоол. Тэгээ цаана ингээ яжсэн чи би яг ингээ ширэмэрэн дүүрх ингээ юм хүмүүс амарсан ингээ үзчихсэн яг мэрэгд ингээ яг ингээ надраг ингээ тоглох ярьсан ч сахгүй. Тэг энийг нь харчаад энэ за ямар ч тааш харшлаа тэгээ үзчихсэн чи амар яг тэр үед ерөөсө хараагүй шив шинээр намайг харж байгаа юм шиг заяарсан. Хүүе чинь талхаж ирсэн би чааг ирнэ гэж мэдээгүй шүү дээ гэж игээл та. Тэгэхгүй энэ одоо хизээ зэний танд юм шиг ямар юм нүг залгаа гэж тал. Тийм сайн уу би араа ирсэн гэдэг л авир инеж мэнэ. Тэгэл яг нөгөө тайзан дээр алхаж ирсэн бит хоёр гинт яг ингэ суудлаж хамт алхахаар болоо. Тэгээ атсан тий. Тэгээд тэр өдөр амар бороод байсан. Тэгээ бүүндээ ингээ зурмагаа даруулъя гээл тэгээ шүхрэн бүртээ. Тэгээ би угсаа анханасаа энэ залгууны ус суудлажсэн болохоор энийг л сухтаа яваад байгаа байхгүй ингээ шүхрэтэн багтахаар. Тэгсэн чинь ингээ амар сонь за. Өөрөө ингээ шүхрийнхэн бараг 70 норсон би ингээ мөрсөр ингээ нороо яваад байхгүй ерөөс тэрийг анзаарахгүй энэ ямар муухай хайхар хүчгүй гараа ингээ тэр үед амар муухай санагдаад тэг жаа би ингээ би чам ороод байна манад нэ гэж ингээ шүхрэн магтаж орж байгаа. Тэгээ би тэр үед энэ жоохон тийм халамжтай тийм бодол байна да гэж нэг жоохон болон гэрсэн. Тэгээд ялла тэгээд цааш нь. Тэгэл болцсон юм байна. Тэгэл чалт. Тэр үед чи ер нь ингэж за оройн ер нь бичсэн гэж бодсон уу? Бодоогүй. Тэг яга бицээ. Чигтэй яар хурдан бицсэн ш. Намайг бүр би ингээд тэр чинь бид нар ингээд одоо даврын өмсдөг хүмүүсийн төрүүлээ аваад үйл ажиллагааны зөвхөн байгууллагаа нь үлдсэн ш та нар. Тэнгүүд би ингээд гэртээ хараад яг нэг гэлүүг орж ирдэг шүү чи чадчихсан ш. Би яг тэр өдөр нэг стори хийцээс авах гэсэн чинь амар дорн хөөрхөн байсан шүү. Өндөр шүү. Тэгэл бичиж эхлэвсэн. Би тэгтээ үгүй яг тэрнээс өмнө ингээд бичээс өмнө яг юу гэж бодсон юм. Юу гэж бодсон гэж тэгэл таалагдсан болол бичиж байгаа шүү дээ. Юу таалагдсан. Наац. Би хотлоо гинэ дөр хэлэхгүй нууц. Комбай хэлж байгаа. Тэгэл бичтэйгаал та нарс мандаас юм энэ гэж би юм хэлээд сэтгэлээ хэлж байгаа. Тэгээд оройн хол уцаар ирсэн тий. Тийм бай тий. Айгуу уцаар ирсэн шүү дээ. Тэгэл бит хоёр юу амар их уцаар ирдэг сан тий энэ ажил. Угаасаа нөгөө хин яг ингээ уцаа бариад ингээ чарлаад хаамар савгүй тий. Тэгэл яг ажил мэл дээр дундуур нь уцаар хэм амар хэрэг. Тэгээ амар хэм ярилцдаг тий. Тэгээ орой талал баг уцаар яриад байдаг. Тэгжаа нэг 7 нэгтэй чарлаа тий уулсан тий. Тэгээ уулзаад яг анх харахад чад яа байсан. Анх харахад ямар байсан. Тэгээ хоёул яг дотор ингээ боллоо шүү дээ. Би яг чамайг хэлжүүл надаас юм нэснэ би хэлэх гээд. Минийхтэй инээд өдөр мөн чамайг. Тэгээ зүгээр л лээсэн шүү дээ. Зүгээрээ үгүй ямар сайн залуу гिचнээс. Чи яг нөгөө нэг ажлын ажиллах жоох нэг нөгөө нэг манай ажлын гэрээ нэг хоолой газар орно гэдэг нэг уулзч ярьсан шүү дээ тэгэхээр сайн гэнэ үү. Нэг шүлний газар гэлөө. Тийм шүү дээ тий. Тэгчээд орцсон шүү дээ. Тийм. Тэгсэн чи би ингээд ажлаа тарчаад угаасаа амар ойрхон 2-3 бодлын зайтай газар болохоор уулзаар тоглолтойс аахгүй. Тэгээ би метроноос төрүүлж буугаад ингээд карт артын тэнд ингээд зогсчихсэн чинь мөрөд амар ингээд гүйж ирсэн. Гэл юусэн миний царайр юус арахгүй за. Гэхдээ шал бисаа ингээд уулзчаад ирлээ тий. Одоо яаж хөө гэл ингэж ингээд за бүр юус надраа ингээд харахгүй тий би энэ одоо ямарсан юм болоо. Юус надаа ингээд төвлөрөхгүй юм шиг санагдаад. Тэгээд бит хоёр кино үзгээд. Тэгээд кино театр ороод юу яагаад мөрөд киноны тикет аваад чийлэртлээ. Тэгээд тоо шиг тэр киноны цагнаараа болоход нэг 2 цаг чиглээд боддог байсан дээ нэлийн цаг гарч ирлээ.
Тэгээд ямар ч тач тикет авчаад гараад битгаар кофе шоп ороод тэгээд тэн дээр ингээд бис яг тэгэхэд энэ нэг юу ас green tea smoothie. Жишээ green tea smoothie шээ юу асан. Тэгээд ямар ч тач нэг матча л таарсан. Тэгээд чи юу авлаа? Чи бас нэг smoothie авсан шүү дээ. Чи нэг гүзэлэн нэг smoothie ч авсан. Гүзэлцгэнтэй авсан. Тийм. Тэгээд хоёр тэрийг ингээ уугаад нэлийн хөргөн ингээл ойр зургийн яг ирээд одоо ямар ажил бишүүл ирээд тэр удаж байгаа нэг тиймэрхүү ойр зургийн юмнууд ирсэн тий. Жижигэр ярьж гэх. Тиймэрхүү юмнууд ярьж байгаа. Тэгээд кинороо ороод тэгээд попкорн аваа заа. Тэгээд тэр кинон ингээд амар сэтгэдэг киноос ахгүй нэг тийм өрөвдмөр заа. Тэгээд би ингээ бүр кинонд орсон ингээл амар уйлж муулгаал амар эвгүй болчихсон ахгүй ингээ юм попкорн идчихсэн чи бэргэд өөрөө попкорн идэж тас чиг минийх ингээ ажигласан ингээ идэж суугаадсан. Тэгээд энэ одоо ямар юм залуу вэ? Нэг тэгж бодсон. Үгүй. Зүгээр ингээ миний ингээ юунаас ингээ амар шот ингээ идэх. Энд чинь анх олцож байгаа хөө штэ. Тэгэхгүй ингээд хүн юм ингээд идэх юм гэдэг чинь амар сонирхол бас тийм. Тэгж л. За тэгээд бит хоёрын хэрэг танилцсанаас анхны болцох хүртэл ер нь иймэрхүү байлаа. Тэгээд цаашаа ер нь тэгэл амар хөөрхмөсөө. Тэгээд нэг яг ингээ хамт адилхан зүйл боддог цаа хэлээ. Тийм. Хоёр ингээ хийдэг гэсэн. Одоо нэг амьдралын хэмнэл тэгээ ингээ бодож төсөөлдөг юм үзэж бодол ингээ амар нийлдэг. Яг мэдээж одоо эсрэг тесрэг юм зам чанар бит хоёр зөндөө байгаа ч гэсэндээ яг нэг үндсэн ингээд юмнууд амар нийлдэг болохоор тэр нь бит хоёр ингээ харилцааг цааш нь хөрвүүлэхэд аюу тийм төлөв зурж өгсөн тийм. Тэгвэл мэрэгжлийн ингээд өмнө нь болохоор ингээд хүнтэй бас юм гүнзгий яг юм өдрлийн аль биесны харилцаанд бас орчихж байгаагүй тийм. Тэнгүүд яг тэр хэмжээнд нь би бас хүрсэн байна. Би бас одоо мэрэгдийг ингээд сонгоод хүрсэн байна гэдэг чинь бит хоёрт бас нэлээ нэг тийм таталцал байсан байх нэ. За одоо бит хоёр бие биенээсээ ингээд би ингээд нэг хэд асуулт бэлдсэн байгаа байхгүй. Би нэгнээс ингээд хариулаад асуулт хариулаа. За би л асуусан. За. Энэ саяхтай ингээд ер нь юу вэ заяа? За би ондог юм асууж. Тэгэхгүй. Хоёлаа ингээд сая анх уулзсан өдрийнхөө талаар ингээд ярьсан шүү дээ. Тэнгүүд чамд одоо яг ямар мэдрэмж төрж байна? Тэгэхгүй ингээд ер нь бол анх уулзсан өдрөө эргээд бодоход чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо хамгийн анх уулзсан уу? Тэг хамгийн ингээ анх нэг одоо яг өнөөдрөөс авахлаад хамгийн анх уулзсан гэж үү? Тийм. Тэр ингээ бодонгод яг одоо ингээ төрж байгаа мэдрэмжээсээ бидэнтэй хаваалцаач. Яг бодоход азтай ч юм уу? Азтай л гэж бодчих. Тийм. Тухайд уулзсан тал. Тийм нэ. Хэрэг ингээ би гэхдээ яг тухайд уусаа тэгж боддог гэсэн юм аа. За одоо уусаа найз өхөнтэй олъё. Гэл амар их тэгж бодож явдаг гэсэн байхгүй. Тэгэл заац найз өхөнтэй гэл. Тэнгүүл яг мэдээж дунд нь ингээл хүнтэй уулзж байгаа шүү дээ. Уулзаал гэл яа тийм. Тэгээ үзвэл яг нэг сэтгэл харах хүн олохгүй ч юм уу те. Яг нэг юм болж байгаа л нөгөө юм болох ч юм уу. Нэг тиймэрхүү байсан. Тэнгүүлээ би ингээд хүнд өөрийгөө ингэж тааруулах амар дургу байхгүй юу? Ингээд тааруулаад ч юм уу, тааруулаад ингэж өөрийгөө өөрчлөх амар дургу байхгүй юу? Тийм болохоор яг ингээд чамд бол надад бол ингээд уулзаад яг анханасаа ингээд бүх юм таардаг одоо шинэ хамт ингээд тасгал хий. Одоо ингээд тасгал хийдэг нь ч адилхан. Тэнгүүлээ ингээд эрүүл хооллыг гэдэг зүйл нь ч адилхан. Тэнгүүлээ ингээд цаашаа жижигэн зүйлээр хүртэл амар санал бодол нийлдэг ч юм уу. Тийм төр ингээд чамайг сонсон. Тэгээд амар азтай гэж боддог. Би бас тэгэж боддог. Би бас ингээд одоо анх ингээд уулзнаа бодохоор яг тэр үед ингээд төрчихсэн мэдрэмж ингээд яг тэр үе бодохоор яг дахиад ингээд тийм мэдрэмж надад ингээд төрдөг. Тэг ингээд хаяа ингээд чамайг ингээд би ингээд харна штэ. Одоо ингээд бид хоёр хамт ингээд байгаад бас хөөх ингээд хуцаар болсон. Тэгэхгүй яг тэр үе ингээд бодохоор үгүй тэр үед ингээд харж байсан ингээд тэр талах тавд ингээд хажууд ингээд хамт байна гэж штэ. Тэгэхгүй хайда нэг тийм сонирн мэдрэмж бас төрөөд байдаг. Би чамайг хаяад байхдаа танихгүй шиг санагдаад байсан. Тийм би дандаа тэгээд надад сайн тэр тийм мэдрэмж төрөөд юу хүнтэй би ингээ хамтаа гэлээ. Антаарсан уу? Ингээ гівд унтаад босгоч юм нэг бол унтахаас өмнө юу гэлээ гэж бодоод гівд ингээл юу гэлээ би ч одоо яагаад ингэ гэдэг хамтаа юу болчихваа гэл. Харин тийм ингээ сингл гоё юм шүү дээ гэж. За миний ямар сан чанар чамд хамгийн их таалагддаг вэ? Чиний юу? Нэг тийм яг хэлсэндээ байж чаддаг. Тийм л сан чанар хамгийн их таалагддаг. Хамгийн таалагддаг. Хэлсэндээ байж чаддаг. Тэгээд худлаа ажиллах уу? За миний болохоор заяа. Ер нь бол тууштай нэрээ тууштай гэх юм шүү дээ. Тууштай юм. Би бас өөр юм тууштай юм. Тэгээ ер нь бол бид хоёр бас бие биендээ яг тийм хүү гоё таалагдж байгаа юмудаа бас хэлцдэг тий. Гоё. Тэнгүүд байвал мэрэгдэд бол зөндөл ингээ хэлжсэн. Тэгээд тэр дундаас ингээ амар олон таалагддаг зан чанарууд бол зөндөө олон байгаа. Тэр дундаас ингээ хамгийн таалагддаг юм гэвэл бүр ингээ юмыг ингэж мэдхийг амар илэрхийлдэг. Тэгээ ингээл одоо ингээд нэг юм болон шууд туцаа гаргаж ирэл энэ одоо юу юм бол гэх ингээд их сурвалж бүх юмтай ингээ хайж тэгээд ингээ мэдсэн нэг ч гэсэн юм ингээ надад тэр чинь гэж хэлээл яг тэгдэг зан чанар бас хамгийн их таалагддаг. За дараагийн асуулт хамгийн сэтгэл тогтолцсон хамтдаа өнгөрүүлсэн мөч юу байсан бэ? Хамгийн сэтгэл тогтолцсон хамтдаа байсан мөч.
Гэтэ юу юм бэ наа? Надад бол өдөр болгон л гоё гэдэг. Гэхдээ хоёлаа заяа бүтээр нэг болох нь ерөөсөө нөө одоо фитнес хийдэг ч юм уу эсвэл тийм эрүүл хоолтоос болоод ч юм уу гадар хоол иддэг үү, нэг хийддэг үү. Тэнгүүлээ яг нэг одоо нэг бүтээрийг нэг бодсон төлөвлөсөн зүйл байгаа тий. Төлөвлөсөн зүйлдээ очих хүртлээр яг одоохондоо нэг амар хэмнэлттэй байгаа тий. Тэнгүүлээ гэхдээ сая Вьетнам явшаад ирсэн амар гоё байсан. Вьетнамд ч 5 онсон 5 хоногт бол үнэхээр гоё. Яг тэр 5 хоног тавлаа гоё. Тийм гоё байсан, амар гоё байсан. Яг нэг бит хоёр 24 цаг ингээд тасралтгүй яг ингээд хамтдаа байсан яг одоо энэ солонгос болохоор тийм яг тиймэрхүү байхгүй шүү. Тэгвэл бит хоёр Вьетнамд явахаас ахуулаад ирээрл ингээд 5 6 хоног бүр нэгч бие биенээсээ холбогдоод 0 орох гэж л индээс бол тийм байсан тийм. Тэнгүүд яг тэр бол ингээд амар гоё байсан. Илүү нэгээ бас ингээд гоё таньсан тийм дурсамжтай. Тэгээд бит хоёр ингээд амар холоос хэдэн километр ингээд далайн хариг ингээд дагаж алхаал тэгээд тэр бүр ингээд амар гоёсан. Яг хамгийн сэтгэл давжуулсан мөч гэвэл тэрэн тэгээд яг балконы хашигтан дээр штэ ирэхээс өмнө бас хангааны иргэн дээр би тэр үед бас нөгөө ингээд хоолны нэлийн дэлгэмтэй байсан. Тэгэхгүй мэргэд амар хөөрхөн одоо натаа болсон гингүүд ингээд салаадны тийм газраас ингээд салаад савлуулсан. Тэгээд бит хоёр хангааны иргэн дээр суугаад салаад идчихсэн. Тэр бас амар хөөрхөн гоё эс. За дараахан чи намайг хайрлаж халамжлахдаа ямар аргаар илэрхийлэх дуртай вэ? Хайрлаж халамжлахдаа ямар аргаар? Тийм одоо ер нь бол хайрын хэл, миний хайрын хэл, чиний хайрын хэл юу вэ? Тэгээд би нэг миний болохоор ингээд миний ингээ хувийн өөрийн хайрыг хэлэх болохоор ингээд физикал тавьчихгүй би ингээд хамт байгаа л ингээд хүрээл чамд ингээд хүрч явтал би ингээд энэ хүнийг ер нь хайрлаж ингэдгээ мэдрүүлж байгаа гэж өөртөө ингээд боддог. Би ч гэсэндээ бас яг тийм мэдрэмж авдаг. Одоо чи ингээд намайг ингээд үзэх ч юм уу ингээд тэрэл надад ингээд хүрч левел энэ надад хайртай байна гэж ингээд ерөөхдөө мэдэрдэг. Ерөнхий мэдрэмж нь бол тийм байдаг. За ойлгочлаа. Минийх бол ерөөхдөө бол юу юм бэ? Ингээд би ч ингээд жоохон өглөө штэ тий. Тэр нь л надад харин хаалт хэлсэн юм шиг. Тэрнээс тийм би ч одоо ингээд хүн болгонд ингээд чи жоохон ингэчүүл яад ингээд хэлэхгүй. Тэгвэл ингээд хамгийн хэлдэг хүмүүс яг дотны хүмүүстэй л тэгж хэлдэг. Яг нэг тэр хүнд ингээд би амар анхаарлаа хандуулж байгаа. Тэрнээс ч надад ингээд бусад хүн бол яаж явах хүн те. Тэр юугаа хийж жинхнэр юугаа ногоогоо иднүү дахиад гахаараа их нөө хамаахгүй шүү дээ. Тэгвэл тэр хүмүүстэй тэгж хийлж тэгж өөрийнхөө таг зав стресс өөрөх шаардлага авахгүй байхгүй. Ойлгох юм байна. Хүлээж авах юм байна. Ер нь бол хийлэх шаардлага зүгээр хайчдаг байхгүй. Тэгвэл ингээд энэ бас хүн чинь юу хэлнэ гэдэг чинь цаг хугацаа байгаа шүү дээ. Тэгвэл ингээд амар хэцүү. Тэгвэл ингээд дотны хүмүүстэй л тийм зүйлүүдийг хэлдэг. Ингээд гэдэг ч юм уу. Тэрийг их нэг жоох хатуу хэлэх хэлдэг юм шиг байна тий. Тэг ер нь бол заримдаа бол амар тэгээд байдаг. Гэхдээ яг шулуухан л да. Зарим үед бол зүгээр ингээд хатуу бас хэлжүүл хүний илүү одоо шартай замтай хүнд бол би бол яг тийм байхгүй юу. Гэхдээ заримдаа ингээд мэрэгдээс болохоор өөр хүнээс ингээд сонсоод ингээд амар шар үлээ ингээд байдаг юм мэрэгдээс заримдаа яг тэгээ сонсохоор нөгөө нэг эрхлээд тэгдэм гомдоо заримдаа билчих гэдэг. За ихтэй тэгдэж нэг хатуу бичгээр хэлээ гэсэн лээ. Тэр юу гэж тий. Үгүй тэгэж бишээ жоохон гизээ татсан. Тухайн алдаа чигчээс боллоо. Тэгээд сугаалаа гэсэн чи зүрэлж байгаа юм даа тий. Би чамтай хийхгүй гэж. За дараахан заяа. Ирээдүйд хоёулаа заавал хамтдаа хийхийг хүсдэг нэг зүйл юу вэ? Хамтдаа хийхийг хүсдэг нэг зүйл тий. Заавал. Тий. Би бодож байгаагүй. Би бас ихтэй явж байгаа. Угаасаа л хийгээл ирээдүйд бүх юм л хамтдаа хийнэ гэж боддог шүү дээ. Гэтэ яг нэг хамтдаа нэг тийм галзуу яг зэрэг тий галзуу юм хий гэвэл одоо юу болох вэ? Титаник хийх үү? Тэр нь хамтдаа хийсэн юм болгоно гоё л гэдэг тийм. За тэгвэл л штий дараахан хамтдаа заавал хийх хэрэгтэй нэг зүйл. Фермэн. Тэрийг бол хамтдаа хийн л дээ. За хэрвээ бид хоёр цаг хугацаагаар аялах боломжтой бол хамтдаа ямар үе рүү очих байсан бэ? Хоёлаа хамт уу? Тий. Цаг хугацаагаар аялах хэрэг ирээдүйд рүү явж болох юм өнгөрсөн л. Би бодчихлоо. Би баган насраа гоё ханаа. Чамтай хамт. Надтай хамт уу? Яагаад? Яг ингээд миний бие ингээд жоохон бахта ямар бас хөөхт байсан нэг тэр амар хөөрхөн юм ингээд одоо би тэгээ ингээд хоёлаа ингээд цаг хугацаагаар ингээд аялаад тэгээ яг тэр аялснаа оюухан тавтаад одоохтой ирж штэ тэнгүүд би яг тэр чиний одоо баг наснда байсан царай төрхийг ингээд хараж хижилсэн. Тэгээд одоо ингээд бодоход илүү их тийм хайр хүрээ хөөртөх гэж байна чинь. Би бол юу юм? Ирээдүрээ. Тий. Тэгэл хоёул хийж зам шаар юм биш. Би их тэр хит юм өнгөрсөнтэйгөө зурлалтай. Яриш төртэй бодшоо. Чи тийм ирээдүрөө тийм болсаа. Тэгтээ хэлэн тий. Тэгтээ одоо зөндөө асуулт байна л да. Бичлэг маань нэг тэрхүү урт болчих юм болов? Юу гэж бодож? За одоо нэг за энэ 10 хүртэл асууж байна. Одоо ондоо юм байна. Харин энэ ингээд за одоо энэ рамад өгчлээ асуулт. За энэ ч нэгийг асууж. За тэгээ нэг асууж энэ дондаас заяа тэгвэл. Хүүхэд нас дорсомжийн асуулт.
чамайг хамгийн хөөрчилсөн амьдралын туршлага юу байсан бэ? Би ч угаасаа нэг тийм багаас амар бие даацсан. Гэхдээ багын л нэг тийм гэл юм болгоныг хийж үзэн ч гэдэг юм уу. Тэгвэл амар нэг тийм юу гэдэг лээ. Нэг том үнэс төхөтэй байсан баг байхасаа л тэгвэл ингээ маа найзууд нэг янз янз юм хийж явах Twitter-ыг нэгсэн орхож хийдэг ч юм уу. Аль хэзээ нэг бол бодсон ч гэдэг юм уу цаад. Тэнгүүл нэг тиймэрхүү ян гээд өөрчлөсөн зүйл юм бол яг оюутан болоод амар их зүйл бодоод яг энэ цаашдаа би ингэх хэрэгтэй юм байна. Тийм хийх хэрэгтэй юм байна. Ингэж явах хэрэгтэй юм байна гэж бодоод яг үдээ бол яг тэр бодсон замналаараа яг одоо солонгос гэдэг. Яг намайг хамгийн их өөрчилсөн амьдралын туршлага гэхээр за би угаасаа л нөгөө айлгаан болохоор угаасаа амар тийм бие даацсан. Тэгээд яг өөрөө юу бодно тэрийг ингээл нэг өөрийнхөө л зүг гэж бодоод тэрийг ингээм амар хийдэг. Нэг хин ч юу хийсэн ч нэг нь надад нэг амар хамаатай байхгүй. Миний зөвлөж гэж жоох мод тийм төрлийн тэнгүүд. За одоо биштэй. За ямар категори асууя. За зан чанар хүсэл мөрөөдлийн тухай асуултаа. Хэрвээ ямар ч саадгүй бүхнийг хийх хэрэг чөлөөтэй байсан бол амьдралаа яаж өөрчлөх байсан бэ? Тэр надад чинь сонгохгүй байх гэсэн. Тэгвэл өөр асуулттай байв. Чамд хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ? Урам зориг өгдөг зүйл ээ. Тэр ингээ өглөө босоод гэл надаа бүх юм байгаадаа л амар талархаж урам зориг өгдөг. Тэгм одоо бусан гол өглөө босоод гэл унтж байгаа байшинтай байж гэдэг юм. Байшин. Хийх ажилтай байна. Өглөө босоод өглөөний цай идэх тийм материалуудтай байж гэдэг юм. Уух устай байна. Тэгвэл усуух тавилантай байна. Гэдгээс урам зориг авч гэл бүр энэс илүү нэг өчгөрийнхоос илүү илүү байхын тулд амар хичээдэг. Тэр болгоно л хичээдэг. Тийм. Юу нь бол яг сүүлийн нэг жил би бас яг тэгж бодсон. Тэнгүүлээ одоо шинэ өөрөө өсөөс амар их урам зориг авдаг гэх юм уу. Би ингээл өглөө босоод шууд юу яадаг. Ажилдаа явахдаа цагийг ашиглаж материалд бас ном уншиж явдаг. Тэнгүүлээ одоо ингээл ажиллаараа хүртэл цаг зав болох юм бол нэг англи хэлний өгнүүд орчуулаад сувчдаг гэх юм. Тим юм хийж байгаадаа бас өөртөө амар их баярлалтай байхгүй. Тэгээд тэрнээс амар их ингээд гоё зүйлийг аваад за би хийж байгаа. Ингээд зөв явж байгаа. Энэ бүхнийг би хүн одоо хүний төлөө хийгээг байхгүй. Өөр хөтлөө хийж байгаа гэдэг мэдж байгаа болохоор энэс амар их урам зориг авч. Тэгээд ингээд маргааш бүр ингээд хийх хүсэл маань яг ингээд илүү их болдог гэх юм уу? За яг маргааш энийг дахиад хийнэ. За маргааш яг энэ хуцыг уншин даач гэдэг юм уу? Тэг. Нэм зүйлс амар их урам зориг авч явдаг. Би болохоор анх ирчээд хамгийн их ингээд зөндөө ингээд шантармаар үе байдаг бааш. Тэнгүү тэр үед яг хамгийн түрүүнд ингэж бодогддог байсан юм болохоор гэр бүл Монгол улсын гэр бүл. Тэгэл яг ингээд онгоцны бодол дээрээс ингээд намайг гаргаж өгч байгаа тэр гэр бүл ингээд намайг амжилттай байсаа, сайн сайхан сураасаа гэл ингээд гаргаж өгчсэн тэр их сэтгэлийг ингээд бодоод би ингээд амжилттай шантарч болохгүй шүү гэж тэрнээс амар ингээд урам зориг авдаг байсан бол одоо болохоор яг одоо л яг ингээд байгаа бүх юм надад одоо ингээд бүх юм байна гэдэг дээрээс одоо урам зориг авдаг. Мэдээж ингээд хүнд байхгүй юмнууд болсон даа шүү дээ. Тэрийгэ бодоод байвал тэр чинь ингээд хэзээ ч дуусахгүй байгаа юмдаа талархаж тэрэндээ ингээд өөртөө урам зориг өгч надаа ийм юм байгаа юм чи би одоо ингэ хэрэгтэй гэдэгтээ амар өөрийгөө жоохон цэнгэлж байдаг. Гэхдээ ер нь бол залуу насны да битэрийн гэхдээ нэг амар таалагддаг зүйл нь их материалын зүйл амар шунал. Тийм. Нэг тийм амар энэ хувцыг ингэ авч энэ бэрээ юм байна. Тийм юм дахиад шинагцсан ба шүү дээ. Энийг ингэ авчиж гэдэг юм. Нэг тийм амар материалын зүйл хөрөнгө оруулалт хийх дараагүй тий. Айлуулах нэг ингээл нэг байгаа юмараа сурах тийм байгаа юмараа энэ тэнгүүлээ хамгийн их авдаг юм гэвэл янз бүрийн сургалтууд амар их сонсдог тий. Тийм юм хөрөнгө оруулалт хийдэг байсан. Тэгээд ер нь аль болох нэг шин юм сураа мэдээ одоо яах вэ хөл гэж жоохон дахиад боддог тий. Яг заримдаа угаасаа нэг тийм юм хийх хүсэлгүй байх үедээ ч гэсэн яг биестэй одоо амарх эрхийг бас өгчдөг тий. Тэгэл айл болох баланслал явахыг хичээдэг. За, рамантик хөвчлөлтэй асуулт. За ингэж авъя бэ. Хэрвээ чи надтай ганцхан өдөр өнгөрөх боломжтой байсан бол надтай юу хамт хийх байсан бэ? Юу хамт хийх байсан бэ? Нэг л өдөр хоёуланд ч юм байх боломж. Тэгвэл л штэ. Чамайг тамлан цаваад фитнесэж ашиг. Яа, би бүр амар романтик юм бодсон ч байгаа. Гэтэ өчтөрийн бэлтгэл гоё юм зү. Өчтөр гоё юм. Бол мөрний өдөр чи хамгийн тийм амархан өдөр гэдэг штэ. Хөл мөрнөөс илүү тэгэхгүй өчтөр бүр амарсан. Одоо бүр ингээ амар хүндэр орсон. За тийм байна миний хэлцээ. Жигнэсээ юу? Нэг өдөр хамт ижиж зөөр дасгал хийдсэн. Гоё штэ. За гоё л тоо. За би болохоор ингэм байна. За бүтэн одоо би чамд 24 цаг байна. Тэгэхгүй ямар ч тач 24 цагт ерөөсөө огт унахгүй зав ингэ. Унтчааш харин хэдэн цаг минут явж. Тэгэхээр яг тэр 24 цагийг ингээ хөөрхөн байлгана. Тэгэл өглөө босоод ингээ хамтдаа ууланд гараал. Тэгээ бууж ингээ гоё кофе ууж ингээ юм яриад.
Тэгээд дараа нь ингээд гоё кофе шопд суугаал. Бисаа юу л кофе шоп сууж яана гэсэн дахиад кофе шоп. Тэгээд гоё гадар ер нь л ингээд 24 цаг ингээд хамтдаа л байх юм байна. Зүгээр ингээд нэг амар янз бүрийн хийн гэхээсээ илүү хамт байх юм л. Чухалчлаа юм да. За, ирээдүйн тухай асуулаар энэ бичлэгээ өндөрлөцгөө. За. Одоо ирээдүйн гэр бүл харилцаанаа ямар зарчим байх талаар хүсдэг вэ? Ингээ одоогийн баримталж явдаг зүйлээрээ яг гоё тогтоол. Тэгэл үнэж. Тэгэл нэгэндээ итгэдэг байгаас л гэж бодож. Сэтгэлзэл үнж гэдэг зүйлийг бит хоёрын тууштай байдал. Одоо чи ингээ бит хоёрын яг одоо байгаа ингээ тостой харилцаа ер нь амар ирүүл байгаа гэж боддог. Бэст гэж боддог. Гэтэ бит хоёр ингээ яг хэрэлцдэг л дээ тий. Модалсан тий. Заяа дандаа үлддэг тий. Тэгээ би дандаа үлддэг л да. Гэтэ яг бит хоёр ингээ хэрэлцэж байгаа гэсэн ингээ нэгнийхээ ингээ амар дээр гарыг гэдгээс илүүтэйгээр яг тэр нэг үр дүнд хүрэхийн тулд хэрэлцдэг юм шиг санагдав. Одоо нэг амар дуудуугаа ингээ авалцаал тэгэл янз бүрийн мохоо хийлээ байхгүй тий. Ямар ч тач нэг нэгэнд ингээ мэдрэмж бол ингээ чөлөөтэй илэрхийлдэг шүү дээ. Би чи гэсэндээ надад тэгдэг тий. Тэгээд ямар ч тач нэг амар чимээгүй тэгээд дуугаа ороод байхгүй яг хурах үед ороод чиж шиг. Тэгээд айл болох ингээ ярилцаад нэг үр дүнд хүрэлцэх тийм маргалдаан бол гардаг. Тэгээд заяа үлддэг. Тэгээд би хэлдэг. Тийм би ингээ ямар сайн би ингээ ойлгохгүй гэж бодож байгаа ингээ цаанаас ингээ дэлбэс гараад идэв. Тийм мэрэгэл бүр ингээ чи яахан ойлоо чи битээ би ингээ чам ямар хэцүү талд оруулаад байгаа юм шиг мэдрэмж байгаа юм. Тийм угаасаа цаанаас үйлэгдэх байгаа юм чи би одоо яах вэ? Зөвхөн нэг жижигхэн зүйлээр л үйлчин. Тэнгүүл би ингээ нэг баг ингээ нэг одоо яах юм бол үйлнэг нэг зовоох. Зөвхөн ингээ заваагаа задаад одоо яах вэ? Нэг учиргүй нэг амар нэг арац шиг тийм мэдрэмж аваад. Хөөөлөө яа. Тэгээд нэмэрээ тэгээд амар хөөрхөн тэгээд тэрэндээ ингээд чи би ингээд хайртай үн ингээд амар гомдоод ам шиг тийм мэдрэмж ингээд чиний надад өгөөд байгаа би чи битүү л та тийм. Яа. Тэгээд яаж юм ингээд амар амархан гомдчих тийм байна нэг жижиг юм дээрээс нь. Зүгээр ингээд намайг хараа инээж мэдэхгүй чи намайг шоолоод байгаа мó гэж хэлчих гээд. Тэг ингээд инээгээд ингээд гоё юм билжлэхгүй. Энэ бол инээгээд юм чи намайг шоолч тэг гэснээр үлж мөлөө. Яа. Нөө нэг токсик харилцааны токсик нөр авах үед гэдэг шиг. За тэгээд тийм ээ бит хоёрын бичлэг бас нэлээд урт бичлэг болчих шиг боллоо. Тэгээд та хэд ч гэсэндээ гоё бит хоёрыг дэмжиж бит хоёрын инстаграмуудыг фоллоу хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгэнд маань ямар бичлэг үзмээр байгаагаа доор комент хэсэгт бас санал бодлоо хэлвэл маш их баярлалаа. Тийм ээ. Бай. Баяртай дараагийн бичлэгээр уулзлаа. Бай.